захиргааны багийг нүүрнээс нь хуулж хайсан юм а. Учир нь өмнөх ерөнхийлөгч Жорж Бушийн үед бол байгаагүй. Тэр үеийн тагнуулын албаны төсөв зардлаас бараг 10-20 дахин хитээдсэн асар их зардлыг ямар ч гэм зэмгүй энгийн номхон Америкчуудыг тангахын зорилгоор гаргаж байсан болохыг Эдвард Сноуден баталсан. Зөвхөн Америкийн бүх иргэдийг төдийгүй манай дэлхийн бөмбөрцгийн бүх хүмүүсийг өлгийтэй хүүхдээс аваад өтөл настангуудыг хүртэл бүх яриаг нь гар утасных нь бол бүх бичлэгийг мөн цахилгаан электрон шуудангийнх нь бол бүх бичлэгийг бүгдийг нь тагнаж шагнаж бол байх тиймэрхүү аимшигтай призм гэдэг ажиллагааг эхэлснийг Эдвард Сноуден илчилсэн юм а. Эдвард Сноудны талаар янз бүрийн суурхлыг Америк нэгдсэн улсын засаг захиргаа тараахыг бол хичээж бол байсан боловч Эдвард Сноуден бол жинхэнэ эрх чөлөө, жинхэнэ хүний эрхийн төлөө тэмцэгч юм а гэдгийг дэлхийн улс орнуудад улам бүрээр ихээр мэдэх болсны тод баталгаавал Эдвард Сноудныг Норвегийн утга зохиол үг хэлэх эрх чөлөөний академийн хүндэс шагналаар шагнасан явдал юм а. Энэхүү шагналыг Шведийн Молде гэдэг хотод бол олгохоор тусгай яслал болсон. Харин энэ яслалд Эдвард Сноуден өөрийн биеэр оролцож чадаагүй. Үүний гол шалтгаан нь хэрвээ Эдвард Сноудныг Норвегид бол очих юм бол түүнийг Америкийн тагнуулчид шууд замаас нь бол баривчилж авч магадгүй гэдэг мэдээллийг WikiLeaks сайтыг үндэслэн байгуулагч Julian Assange олж мэдээд Эдвард Сноуденд энэ тухай мэдээлж сэрэмжлүүлсэн явдал бол байсан юм а. Хэдийгээр үүнийг дэмий айсан хэрэг гэж Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол мэдэгдэж байгаа боловч WikiLeaks сайтуудаар гарсан сүүлийн үеийн мэдээлэл энэ нь худлаа болохыг бол баталж байна. Учир нь Эдвард Сноудныг Норвегид бол буухад Америкийн тагнуулын ямар ч ажилтан баривчлаад түүнийг Америкийн элчин сайдын яамд бол хүргэж бол магадгүй юм. Хэрвээ тэгэх юм бол Норвеги болон Америкийн нэгдсэн улсын хооронд гэмт хэрэгтэн солилцох гэрээ байдаг болохоор Норвегийн ямар ч цагдаагийн хүчин түүнийг хамгаалж чадахгүй шууд баривчлан онгоцонд хүргүүлэх боломжтой байсан юм а. Эдвард Сноуден үг хэлэх чөлөөний академийн шагналыг хүртснийхээ дараа өөрийнхөө хийсэн зүйлд бол огтонч харамсахгүй байдаг гэдгээ илэрхийлж үг хэллээ. Мөн түүнчлэн Julian Assange-ийн хэлсэнчлэн Америкийн нэгдсэн улсын засаг захиргаа хүмүүсийг тагнаж чагнах үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр бол байгааг бол баталсан олон мэдээллийг мэдээлсэн юм а. За энэ хүү Америкийн нэгдсэн улсын нэг иргэн эх орондоо байж чадахгүйгээр дөрвөн зүхтэж амьдарч байна. За үүнтэй утга нэгтэй бас нэгэн мэдээлэл байгаа хүний эрхтэй холбоотой гэж хэлж болохоор байгаа. За ижил хүүснүүдийн гэрлэлтийг баталгаас татгалцсан хүнийг шоронд хорьсон ийм мэдээлэл байна. За нэгсэндээ өөрийнхөө итгэл үнэмшлэр за энэ үйл ажиллагааг хийхгүй гэсэн иргэнийга Америкийн нэгдсэн улс шоронд хорьчихлоо гэсэн ийм мэдээлэл байгаа. Кентаки мужийн улсын Роун гүнлэгийн төшмөл бүсгүйг шүүхтээр дуудаад за шийдвэр өөрчлөхгүй болохоор нь шоронд хийчихлээ гэсэн юм мэдээлэл байна шүү. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын дээд шүүх энэ оны 6 сарын 6-ны өдөр ижил хүйснүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрсөн тогтоол гаргасан. Ингээд уг гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байсан Америкийн нэгдсэн улсын 14 муж улсад заавал биелүүлэх тухай тогтоолыг гаргасан юм а. Гэтэл Америкийн нэгдсэн улсын Кентукки муж улсын Роуинг тойргийн төшмөл 49 настай Ким Дэвис гэдэг эмэгтэй ижил хүйснүүдийн гэрлэлтийг баталгаас бол татгалзсан. Тэгж үл хэлэхдээ өөрийнхөө шашны итгэл үнэмшлийн үүднээс ийм зүйлийг бол хийж байна. Зөвхөн эмэгтэй хүмүүс бол гэрлэх эрхтэй бол байдаг. Ижил хүйснүүд бол энд хамаагүй гэж тэрээр мэдэгдсэн юм а. Үүнийх нь төлөө дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэж түүнийг шоронд бол хорьсон. Уг нь түүнийг албан тушаалаас нь бол зайлуулж болох байсан боловч Ким Дэвис дээрээс томилогдоогүй харин
олон нийтийн санал асуулгын дүнгээс сонгогдсон хүн байсан болохоор түүнийг албан тушаалаас нь буулах аргагүй байсан байна. Ким Дэвисийг шоронд хорж хэд хоног байлгаж байх хооронд түүний Кентаки муж улсын Оровын тойрогт хэд хэдэн ижил хүйснүүдийн гэрэлтийг баталсан юм. Америкийн нэгдсэн улсад ижил хүйснүүдийн эрхийг хамгаалах гэдэг нэрийн дор нэгсэндээ Америкийн нийгмийн гол үндэс болж байсан Христийн шашны үндэс зүйл ер нь хүн төрлөختний мөнхийн үндэс зүйл гэр бүлийн ёс суртахууныг уландаа гიშгэж байгаамаа. Ижил хүйст гэр бүл яг жинхэнэ гэр бүл шиг эрхийг бол эдлэх болохоор тэдгээр хүмүүс нь жишээлбэл хүүхэд үржлэн авах эрхтэй байна гэсэн үг юм. Энэ нь альва гэмт хэрэг ёс суртахууны бууралд ороотлын гол шалтгаан болох нь мэдээж юм. Харин Ким Дэвисийг хоригдсны дараа Кентаки муж улсад түүнийг дэмжсэн олон мянган хүмүүс эсэргүүцлийн жагсаалт цуглаан хийх болсон. Үүний улмаас Ким Дэвисийг саяхан шоронгоос нь сулсан юм. Гэхдээ энэхүү үйл явдал нь ижил хүйснүүдийн гэрэлтийг зөвшөөрч ижил хүйснүүдийн эрхийг хамгаалж байгаа гэх зэрэг энэ үйл ажиллагаа нь үнэн хэрэг дээр хүний эрхтэй ямар ч хамаагүй зүгээр л Америкийн улс төрчдийн сонгуульд илүү олон тооны хүмүүсийн саналыг авах гэсэн оролдлого болох нь тодорхой байна. За баярлалаа. Бид өнгөрч байгаа 7 хоногт дэлхийн дахин дээр болж өрнөсөн үйл амьдралын мэдээлэлс та бүхэнд томилог өргөлээ. Студид олон улсын томьцгаан тулах хөтлөгч Пүрүү Жаргал нар ажиллалаа.